Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент тэгсэн бол. Энд байгаа хүннийг бүр ямар нэгэн мөрөөдөлтэй. Түүнийг удаан хугацаанд хүлээж байгаа. Тийм бол таныг нүдэ айнаад энийг сонсоосоо гэж хүсэж байна. Удаан хүлээж байсан ч хамаагүй хүлээгээд байгаа. Биелэх цагтаа биелэх болно. Бүх зүйлээ хийцээ гэдгийг мэдчихвэл ямар хэрэг байх вэ дээ, тийм үү? Хэрвээ тийм байдаг бол амьдрал үнэхээр уйдгартай байна. Бидэнд баг зэрэг ч гэсэн нууцлаг зүйл байвал зүгээр. Би нууцлаг зүйл гардаг кинонд дуртай. Бүх зүйл хийцээ болохыг мэдчихвэл Бурханд итгэх шаардлагагүй болчихно. Бидний амьдралын хамгийн гол зүйл Бурханд итгэх итгэл учраас энэ сайн зүйл биш юм. Бурхантай харилцах харилцааны чухал хэсэг юм. Мэдхгүй байх тусмаа бид сүнсээр залхуу байхаас хамгаалагддаг. Байна уу? Бас Бурхныг эрэлхийлж, Бурхныг хайж, залбирч суралцаж, илүү их хүсхийг хүснэ. Хэрв бид бүгдийг мэдэж бүх зүйл хийцээ болохыг мэддэг байсан бол тэр зүйлээч хийхийг авахыг хүсэхгүй болно. Яагаад тийм байдаг вэ гэж үү? Бурхан хийж байгаа бүх зүйлээ мэдэж байгаа. Хэрвээ бид хийцээ гэдгийг мэдчихвэл хугацаа нь ойртох тусам улам л их гмийн уруу талханд орох байх. Үгүй гэхээр тийм гээд. Бурхан биднээс зарим нэг зүйлийг мэдэхгүй байсан дээр гэж үздэг. Тиймээс бид түүний гарт бүх зүйл байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Цаг нь болохоор энэ дэлхий дээрх ямар ч хүн, ямар ч муу сүнс Бурханы таны амьдралд хийж байгаа ажлыг зогсоож чадахгүй. Та итгэж байна уу? Муу нэгэн замдтай саад болохгүй холдно гэсэн үг үү? Тийм биш шүү. Муу нэгэн ямар нэг зүйл хийж л таарна. Гэхдээ Бурханыг зогсоож чадахгүй. Тиймээс та Бурханыг харсаар. Цаг нь болохоор тэр таны амьдралд хийх зүйлээ хийх л болно. Хинч зогсоож чадахгүй. Амен. Иохан 13:7 Есүс хариуд нь чи миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно гэлээ. Та нарын дунд болж байгаа зүйл яагаад болоод байгааг ойлгохгүй. Бүр хэдэн жил будилж яахаа мэдэхгүй итгэлээ олон удаа алдаж байсан хүн байгаа бах. Харин одоо эргээд харах юм бол яагаад ийм зүйл болсныг ойлгож байгаа тийм үү? Үнэхээр сонирн байгаа үсттэй. Та нарт жишээ хэлж өгье. Би гэртээ жижигхэн Библи судлалын бүлэг ажиллуулж байхдаа бүтэн цагаар ажиллаж байсан. Тэгээд Библи судлах цаг гардаггүй. Сайн унтаж чаддаггүй байсан. Тэгэхэд би бас хүүхдүүдээ өсгөж байсан л да. Би хүүхдүүдээ өсгөн бүтэн цагийн ажиллаа хийн. Их ачаалттай байсан. Тэгсэн Бурхан ажлаа орхих хэрэгтэй гэдгийг надад ойлгуулсан. Гэтэл яг үүндээ гол асуудал нь ажилгүй болох юм бол би зээлийн төлбөрөө төлдөг $40 маань хасагдах гээд байсан. Дээрээс нь хувцас машин засах, гэрийн засварын зүйлд мөнгөгүй болох байсан. Зүгээр л байрны мөнгөө төлөхөд хүртэл хэцүү байхаар байсан. Тэгсэн ч Бурхан намайг ажлаа орхих хэрэгтэй гэж сануулсаар байгааг би мэдэрч байсан. Хэрвээ Бурханы хэлснийг хагас дутуу дагвал хизээж үр дүн гарахгүй. Та магадгүй та тэгээд яасан бэ гэж асуумаар байгаа бох, тийм үү? Би хагас цагийн ажил олсон юм. Та нар намайг яагаад ийм зүйл хийснийг ойлгож байгаа тийм үү? Бурхан минь би таныг дуулууртай дагна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гэж байгаа юм шиг байгаа юм. Та хийхгүй байх чинь билүүгээд өөрөө баг зэрэг төлөвлөгөө гаргачлаа. Тэгэхээр яаж байна вэ? Та өөрөө төлөвлөгөө гаргаад байх юм бол яг хийх ёстой юмаа хийж чадах. За та нар таалагдсангүй юу? Би дахиад хэлье. Тэгэхээр та өөрөө төлөвлөгөө гаргаад байх юм бол яг хийх ёстой юмаа хийж чадахгүй. Та нарыг сайхан ажиллаад байвал би илүү их зүйл зааж өгөх болно. Сайн бодоод үзтээ. Тэгээд яасан бэ гэхээр би хагас цагийн ажилласаа халагдчихсан. Тэгээд
Би ажлаасаа халагдаж ер нь үзээгүй учраас Бурхан л хийсэн байх гэж бодсон. Би тийм ажлаасаа халагдахаар маягийн хүн биш л дээ. Би тэр газарт ажиллаж эхэлснээс хойш ажлаа сайн хийж чадахгүйсэн. Би алдаа гаргаад л байсан болохоор намайг ажлаас халсан. Тэгээд ажлаас халагдаад би маш их айсан. Тэгээд Бурхан минь би үнэхээр айж байна. 6 жилийн турш сар бүр Бурхан ямар нэг аргаар санхүүгээр тусалж, байр төлбөргээд бүх зүйлээ төлж, юр бус юм байсан. Би одоо эргээд харахад эдгээр жилүүд үнэхээр үн цэнтэй сайхан жилүүд байсан. Тэгээд Бурхантай илүү ойр байж, жижиг зүйл болоход ч тэр хийсэн гэдгийг мэдэж, өөр хэн ч энийг хийхгүй гэдгийг мэдэж байсан учраас талархаж байсан. Гэхдээ яг иймэрхүү маягаар амьдрахаас би үнэхээр залхаж байсан. Бурхан минь хизээвэ гэж асууж байсан бөгөөд би том золиос гаргасан. Одоо харин хизээ өргөжн тэлэх юм бэ? Бид 11-гээ өгч, өргөл өгч, сургаалаа номлосоор бид Бурханд бүхий сайн зүйлээ зориулж байсан. Яг л би бүгдийг танд хийж байна. Та надад өртөө шүү. Хизээ хийх гээд байна вэ гэж байгаатай адилхан байсан. Тэгээд манай пастор ирээд сайн гүйцэтгэл шаардаад байдаг. Тэгээд тэр намайг явуулсан хүмүүст үгийг зааж өгөөрэй гэсэн боловч хүн явуулаагүй. Тэгээд ирэхээрээ хэдэн хамтрагчд нь 2-3 хүн ирнэ гэдэл явдаг. Тэр үнэхээр баярлаад надад хэлдэг байсан. Тэгэхээр нь би "Оо, тийм үү, эзэндээ баярлалаа. За Есүстэй талархъя" гэж хэлдэг байсан. Тийм шүү. Ямар ч тач би яаж харьцаа мэдэж байсан. Тэгээд л тэр өөдөөс чамд нэг зүйл хэлж болох уу гэдэл хэлэхээр нь би "Чи хэрэг намайг татвал яаж байна вэ" гэж хэлчмээр байдаг байсан. Гэхдээ мэдээж хэлээгүй л дээ. Та нарын дунд хэн нэгний гэрчлэлийг сонсож байгаад гинт дотортой нь муухай өргөж, шархалж байгаа юм шиг эвгүй тийм мэдрэмж авч байсан хүн байна уу? Үннээр нь хэлээрэй. Заримдаа гэрчлэл ярихад хүртэл тохирсон цаг гэж байх хэрэгтэй. Хэнийгэн ханиаднаасаа болж халуураад өнгөрсөн байхад нь түрүү 7 хоногт Бурхан таныг эдгээсэн гэж хэлэх хэрэг байхгүй шүү дээ. Уг нь гэмшиж харамсах цаг үсттэй. Амен. Тэгээд би тэрнийг харж байгаадаа баяртай байгаа царайлсан. Тэгээд тэр чи явсан. Тэгтэн би огныхоо орон дээр унаад уйлж ихэлсэн. Уйлаад л байсан. Тэгээд би орноосоо өндийгөө "Есүс минь, би үр дүн хүсэхгүй. Би таныг ирэх хүртэл үргэлжлүүлэн 11-гээ өргөж, өргөл өргөсөөр байх болно" гэж би хэлсэн да. Тэгээд энэ өдрөөс эхлээд бидний санхүү өөрчлөгдсөн. Би түрүүн хэлж байсан да. Бид үр дүн харахын тулд Бурханд үйлчлэлээ зогсоодог. Тийм үү? Бидэнд амлалтууд байгаа гэдгийг бид мэддэг шүү дээ. Эдгээр амлалтуудад итгэх хэрэгтэй. Бурхан миний хүснийг өгсөн өгөөгүй хамаагүй. Би Бурхантай харилцаагаа өөрчлөхгүй байхад суралцах хэрэгтэй. Тэр угаасаа бидэнд бусад хүмүүсийн амьдралын турш олж аваагүй зүйлсийг өгч өгсөн байгаа юм шүү дээ. Тиймээс бид нар яагаад иймэрхүү зүйлийг амсаж үзээд байгааг би юу ойлгохгүй. Ямар ч утгагүй санагдаж байсан. Бид өөрсдийгөө өргөж зориулсан. Бид зөв гэсэн бүгдийг хийж байсан. Гэхдээ одоо л би энэ бүгдийн учрыг ойлгож байгаа. Бид сард $40 хүсч байсан бол одоо харин энэ үйлчлэлийг хийхин тулд сард хэдэн доллар зарцуулж байгааг та сонсвол саналнаасаа унах баг. Үнэхээр тийм ш.
Би энэ талаар боддоггүй. Бурхан мөнгө олж өгдөг. Бид энэхүү конференцээ үнэгүй хийдэг. Бидний үйлчлэл ямар ч үр байхгүй байгаа. Бид мөнгө зээлээгүй учраас ямар ч хүү төлдөггүй. Сард $40 хэрглэж байсан тэр үеэс л би Бурханд итгэх хэрэгтэй гэдэгт сурлаа. Та дэлхийд даяар хийх үйлчлэлдээ түүнд итгэхээс өмнө эхлээд та өөрийн аймс дотор хувцсныхаа төлөө түүнд итгэж сурах хэрэгтэй. Тийм шүү. Би 70-аад оны үед залбирч байсан залбирлын бяцхан дэвтэр маань одоо ч надад байдаг. Бурхан минь ээ, надад 12 шинэ юм арчдаг даавуу хайруулын тавг хэрэгтэй байна. Тэгсэн нэг өдөр хаалга тогшоод онгойлгосон чинь танихгүй эмэгтэй зогсчихсон. Намайг битгий хачин юм хийж байна гэж бодоорой. Чамд 12 ширхэг шинэ юм арчих даавуу хэрэгтэй гэж бодоод авчирлаа гэж хэлж байсныг би огт мартдаггүй. Иймэрхүү зүйл таныг Бурхантай илүү ойртуулдаг. Би Бурхан л энийг хийсэн гэдгийг мэдэж байсан. Бурханд итгэдэг гэж хэлэх нэг өөр. Харин үнэхээр Бурханд итгэж байгаа бол түүний амар тайванд орох хэрэгтэй. Бурханд итгэхээр хичээнэ гэвэл үнэхээр ядлана. Тэгэхээр үнэхээр түүнд итгэвэл та байгаа нөхцөл байдалтай санаа зовхгүй. Учир нь Бурхан таныг халамжлах болно гэдгийг та мэдэж байгаа шүү дээ. Та хизээ энэ бүгдийн учир нь олдох вэ гэдгийг мэдэхгүй, яаж гэдгийг ч мэдэхгүй, өөрөө учрыг олох гэж оролдох хэрэггүй. Учир нь Бурхан бүгдийг хийн гэдгийг та мэднэ. Хэрвээ Бурхан хийж өгөхгүй байвал хийх ёстой зүйл биш гэсэн үг юм. Тийм шүү. Та Бурханаас авах ёсгүй, хэрэггүй зүйл авах гээд залбирч байж болно шүү дээ. Тэгээд энэ нь тийм сайн зүйл шиг сонсогдохгүй л байна, тийм үү? За одоо харин хэр сүнслэг болохыг тань харахгүй л. Та Бурханаас авах ёсгүй, хэрэггүй зүйл авах гэж залбирч байж болно. Би энийг танд эхэлж хэлж байгаа болохоор шудраг бус санагдаж байна шүү. Тэгэхээр цаг хугацаа өнгөрөх тусам хүлээсэн зүйл ч юм уу эсхийг та мэдэх болно. Энэ үнэн шүү. Хэрвээ Бурхан танд өгөхийг хүсэж байгаа бол өгөхгүй байна гэж байхгүй. Харин танд өгөхгүй байгаа бол цаг нь болоогүй. Эсвэл танд өгөхөд зохистой зүйл биш гэсэн үг. Бид ухаалаг байвал Бурханы хүсэхгүй байгаа зүйлийг түүнээс гуйхгүй. Бас онцгийн шаардлагагүй зүйлийг түүнээс хүсэхгүй. Танд тохиромжгүй зүйл танд зөвхөн ачаал болно. Иохан 16:12. Есүс, та нарт хэлэх зүйл надад олон бич. Та нар одоо түүнийг дааж ийсч чадна. Хөөх. Бурхан намайг мэдэж байна шүү. Би одоо баг зэрэг нас ахиж байгаа учраас Бурханаас би хэр зэрэг удаан амьдрах вэ? Би хизээ нас барах вэ? Бас яаж нас барах вэ? Тэр үед өвдөлттэй байх болов уу? Эсвэл та намайг шөнө унтаж байхад авах уу гэж асуудаг. Та тэгээд ийм насан дээрээ сонин зүйл бодож эхэлнэ. 20 насан дээр байгаа хүмүүст хэлэх үг байна. Дуулал дээр би ч бас залуу байсан. Одоо харин хөгшөрчээ гэж хэлдэг. Та нар ч бас тэр насанд хүрнэ. Өдөр л та хөгшөрч байгаа штэ. Би харин хөгшөрөхгүйгээр хэрхэн өндөр наслах талаар ном бичих болно. Амен. Би үнэхээр ном бичиж байгаа шүү. Нэг үсэл дүүрэн нас ахих гэдэг ном. Нас ахих гэдэг бол зүгээр тоо. Харин хөгшин гэдэг зүгээр л тархинд суулгах зүйл шүү. Бурхан мэдээж иймэрхүү зүйлийг танд хэлэхгүй. Би мэдэхгүй. Нэг л өдөр тэр намайг өөртөө авна.
Тийм ээ. Хэрв та хизээ гэдгийг мэдэж байсан бол ямар өрөвдмөр байдалд орох байсан болоо. За одоо миний хэлэх гээд байгаа санаа байна. Энийг сайн ойлгож аваарай. Бурханд хэрэглэгдэж, дуулууртай байхын тулд сүнсээр өссөн байх хэрэгтэй. Тийм шүү. Бурханаар хэрэглэгдэнэ гэдэг бол та өөрөө хийх биш. Харин Бурхан бүгдийг хийх болно. Бурхан таныг сайн учраас хийлэгдэггүй. Тиймээс бүх алдар нь Бурханд очих болно гэдгийг ойлгохын тулд сүнсний өсөлт хэрэгтэй. Та Бурхантай илүү ойр байж энэ байдлыг бүрэн ойлгосон байх нь чухал юм. Бурхан надад нэг удаа чи миний төлөө ажиллаж байгаа мөртлөө бардан байна. Чи надтай хамт цаг өнгөрөөхгүй байна гэж хэлж байсан. Бурхантай хамт цагийг өнгөрөөдөг хүмүүс бол Бурханд бүтэн цагаар үйлчилж байгаа хүмүүс, эсвэл гин нүгэлтэй хүмүүс гэж хэлдэг. Гэхдээ үнэндээ бол тийм биш. Миний хувьд өдөр бүр хийдэг зүйл маань Бурхантай хамт байх цаг юм. Яг гэвэл Бурхан надаар энэ зүйлийг хийлэггүй гэдгийг юуны түрүүнд 100% мэдэх хэрэгтэй. Миний амьдралын цаг хугацаа түүний гарт байгаа. Бурхан танд хийх зүйлийн тань хагасыг үзүүлвэл яах вэ? Яг ихлэд амттай ирдэг шиг. Тэгвэл та яах вэ гэж юу? Та мэдэж байгаагаа хий. Мэдхгүй байгаа хэсэгтээ санаа битгий зав. Олон хүмүүс бүгдийг мэдэж байгаа юм шиг л харагддаг боловч үнэндээ мэдэхгүй байдаг. Гэхдээ тэд мэдэж байгаа баг зэрэг зүйлээ бүгдийг мэдэж байгаа юм шиг хийдэгт байгаа юм. Танд боломж байгаа бол аваад хий. Баг зэрэг зүйлд чи итгэлтэй бай. Үргэлжлүүлээд бай. Баг зүйлд чи итгэмжтэй бай. Баг зүйлд ч итгэмжтэй бай. Joyce ихчээ надад $100 байсан бол танд өгмөр байна гэвэл би үгүй гэж хэлнэ. Үгүй. Чамд арга байгаа мөртлөө тэрийг өгөхгүй шүү дээ. Дуул 31:14-15 харин эзэн танд би итгэдэг. Та миний бурхан хэмээн би хэлдэг. Цаг хугацаа минь таны гарт байна. Дайснуудын минь гараас хавчигстаас минь намайг авраач. Хабакук 2:3. Үзэгдэл нь тогтоогдсон цагийн төлөө юм. Төгсгөл рүүгээ энэ нь яархаагаад эс хөсөрдөн. Хоцорч байгаа боловч үүнийг хүлээхтэн. Хоошлолгүй заавал биелэгдэх болно. Зүрхэндээ мөрөөдөлтэй. Удаан хугацаанд хүлээж байгаа хүн байвал нүдэ аниад энийг сонсоорой. Удаан санагдсан ч хүлээгээрэй. Тийм ээ. Заавал биелэх болно. Хүлээгээрэй. Дахиад хэлье. Удаан санагдсан ч хүлээгээрэй. Заавал биелэх болно. Хүлээгээрэй. Бүгдээрээ хэлээрэй. За одоо таны аян зам хэтэрхий удаан санагдаж байгаа бол өнөөдөр та замын турш баяртай байж болно гэж шийдвэр гаргаарай. Та бурхан өөрийнхөө цагт хийж өгөх болно гэдэгт итгэж хүлээх зураа баяртай байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр ямар нэг зүйл хийж болохгүй. Есүс сэтгэл хөдлөлөөр алхам хийдэггүй байсан. Боломжгүй зүйлийг хийгээд хэрэггүй. Тэгээд номлогчийн өвс 3 дээр бүх зүйл байгаа цагтаа үзэгсэлэнтэй гэж хэлдэг. Харин байгаа цагтаа биш бол үзэгсэлэнтэй биш байх нь байна. Муу сүнс цаг нь болоогүй зүйлийг танд харуулдаг. Би энэ үйлчлэлээ эхлээд л хүлээлт ихтэй хурдан өсгөж том болгохыг хүсэж байхад тэр үед яг л бурхан минь би том болгомоор байна гэдэл хэтэрхий их автсан байсан. Том болгомоор байна гэд. Би бүгдийг томруулмаар байсан.
Тэр үед номлогчдод дэмжлэг үзүүлэгчид гэж байдаг байсан. Намайг Калифорниос өөр газар байх үед над руу нэг дэмжлэг үзүүлдэг хүн ярьсан. Тэгээд тэр хэрв надтай гэрээ байгуулвал би таныг алдартай болгохын тулд бүх зүйлийг хийж таны төлөөлөгч болно гэсэн. Өөрөө тотлого ирсэн. Бид Бурхны төлөвлөгөөний дагуу ажиллана, тэгээд урагшлах болно. Та нар миний юу ярьж байгааг ойлгож байгаа үстэй? Тэр оройн би оройн уулзалтын өмнө орон дээрээ хөвтөд залбирч байсан. Тэгээд энэ бүх зүйл Бурхны хүссэн зүйл биш гэдгийг сэтгэлийн гүнээсээ мэдэрсэн. Тэгээд би за Бурхан минь ээ, та намайг дэмжихгүй бол би өөр хинээр ч өөрийгөө дэмжүүлэхгүй. Би махан биеэр хийхгүй гэж хэлсэн. Тийм шүү. Би Авраам, Сара хоёр шиг алдаа гаргахгүй. Нэг зүйл хурдан авах гэд Бурхныг өөртөө тааруулж хурдан хий гэж хэлэхгүй. За сүүлд нь хэлэхэд Библиэлд хоёр гэрээний талаар хэлсэн байдаг. Нэг нь шинэ гэрээ, нөгөөх нь хуучин гэрээ. Ямар нэг зүйл хийх гэрээ. Нэгүслийн гэрээ гэж болно. Ямар нэг зүйл хийх гэрээ нь болохоор хууль дүрм дагаж биелүүлэх хэрэгтэй бөгөөд хийж гүйцэтгснээрээ ямар нэг зүйл хүртэх ёстой байдаг. Бурханд итгэж түүнийг дуулууртай дагаж түүнийг хүсэл мөн бол түүгээр бүгдийг хийлэгдэг гэрээ байгаа. Эдгээр гэрээнүүд Галаат номон дээр гардаг. Тэгээд хоёр эмэгтэйг төлөөлөл болгон хэлдэг байгаа. Хагар болон Сара. Та нар түүхийг мэдэх баха. Мэдэж байвал сайн байна. Би та нарыг бодлуулахгүй тулд зарим нь ярьж өгье. Бурхан Авраамд өөрийн төрсөн хүүхэдтэй болно гэсэн амлалт өгсөн. Тэгсэн Авраам бас Сара хүүхэд төрүүлэх насны өнгөрсөн. Тэгэхээр гайхамшигт л итгэх үлдсэн. Ром 4 дээр Авраам бүх хүн төрлөختний найдвар дууссан байхад итгэл найдвар дүүрэн байсан гэж гардаг. Танд харагдсан найдваргүй байгаа зүйл байвал та итгээд үзээрэй. Учир нь Бурхан боломжгүй зүйлийг ч хийж чадна. Бурхны амлалтанд эргэлзэж итгэл алдарсан. Эргэлзээ болон үл итгэх байдал тань дээр ирэхгүй гэж битгий бодоорой. Мэдээж ирнэ. Гэхдээ таны итгэлийг битгий өөрчлөөс. Бурхны амлалтанд эргэлзэж итгэл алдарсан. Тэр итгэж байсан. Гэхдээ хүлээх зур Сарад гинт ухаалаг санаа төрсөн. Тэр Хагарыг зарцаа болгоод Авраамд хоёр дахь эхнэрээ болгож өгсөн. Энд байгаа эмэгтэйчүүд бүгдээрээ мунхаг санаа гэдгийг мэдэж байгаа. Авраам ч бас дургуцаагүй болтой байна. Тэр жирэмсэн болж хүү төрүүлээд Ишмаэл гэж нэрлэсэн. Түүний нэр нь дайны хүн гэсэн утгатай байсан. Тэгээд хэдэн жил өнгөрч Бурхан Сара дээр ирж хүүхэдтэй болоход нь Исаак гэж нэрлсэн бөгөөд Энэгч гэдэг утгатай нэртэй байсан. Танд сонголт байгаа. Та өөрийнхөө замаар хийж дайн авчирч болно. Эсвэл хэсэг хүлээгээд Есүстэй хамт инээд хөөртөө явж болох байх. Амен. Амен. Бурханаас хизээвэ Бурхан минь ээ, хизээвэ гэж асууж байхаар Бурхан бол сайн. Тэр бүгдийг мэдэж байгаа бөгөөд ямар ч үед хамгийн сайныг хийх болно гэдэгт итгэх хэрэгтэй юм. Бид илүү төвчээрт суралцах хэрэгтэй. Би илүү суралцах гэж хэллээ. Энэ нь илүү төвчээртэй байхын тулд бид илүү их амьдралд гарч байгаа зүйлд төвчж сурах хэрэгтэй юм. Тиймээс төвчээрийн төлөө залбирахаас санаа зовох хэрэггүй. Юу ч хийхгүй байснаас ямар нэг зүйл хийсэн дээр шүү дээ. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь